байна уу? Миний шинэ бичлэг тавтан морил өнөөдөр ахаад нэгэн болсон явдлын тухай ярих болно. Энэ удаагийн болсон явдал маань надаас нэг холгүй. Би өмнөх удаад Герман болсон юм ярьсан. Миний одоо байгаа Берлин хотод бараг болсон юм. Гэхдээ Берлин болоогүй л яг хийсэн хүмүүс нь Берлиний хүмүүс байсан бол одоо би Австрид болсон нэг явдлыг ярих болно. За би юмаа ярихаасаа өмнө ямар ч хэсэг юугээ хэлчихье. Disclaimer хэлээ та нарт. Энэ түүхийг би өөрөө нэг подкаст сонссон байхгүй юу. Тэгээ нэг сонссны дараа энэ түүх өөрөө яг миний дотор амар удаан үлдээд тэгээд ингээл толгойд байгаалсан байхгүй. Тийм учраас жоохон юм сэтгэлд хүн дээр хүлээж авахдах нэгэн кейс аллах яг байхгүй яг байгаа гэх юм уу. За яг нэг аллах шиг байхгүй нэг тиймэрхүү. Гэхдээ тэр нь илүү нэг тийм гэр бүл тэгээд ээж аав хүүхдүүд муухай юм гэдэг нэг тиймэрхүү юмнуудтай учраас хэрэг та нар ингээд жоохон эмзэг бол энэ бичлэгийг маань бити үзээрэй. Тэгээд эмзэг биш жоохон болсон явдал дуртай болвол тэгээд welcome. За хэлцгээе. Би энэ бичлэгээ та нарт тийм амар хитрхи урт болгомооргүй байна. Ягаад вэ гэхээр миний сонссон юмнууд миний нарийн судалгаа хийсэн юмнууд ингээд хэрэг бүгдийг нийлүүлээд үнэхээр гүнзгий бүгдийг ингээд арай детальтай ярих юм бол 2 цаг болж магадгүй. Тийм учраас би та нар жоохон өнгөцгөн яриад өгье. За 2008 оны 4 сарын 18-нд Австри аягүй жижигхэн Амштеден гэдэг хотод 73-тай Йозеф Фрице тэгээд Керстен гэдэг охинтой орж ирсэн. Керстен нь болохоор 19 настай тэр үед би орж ирээд хамгийн гол нь Керстений биеийн амар муусан. Тэгээд тэр охин шууд эмнэлэг рүү хүргэгдсэн өдрөө шууд хагалгаанд ороод тэгээд команд үлдсэн байх нь. Тэгсэн чинь эмчнэр тэр охиныг яг хин гэдгийг нь олж чадахгүй ямар ч нэг эмнэлгийн мэдээлэл тэр охин дээр байхгүй, нэг ч эмнэлэгт ирж байгаагүй, нэг ч вакцинжуулж байгаагүй, нэг тийм охин байхгүй юу? Тэгэхэд гайхаад энэ хин юм бэ гэх ингээд нарийн хайгаад үтсэн чинь нөгөө өвгөн чи анаа чи манай ингээд 24 жилийн өмнө алга болсон. Тэгээд нөгөө нэг шашны сект руу манай охин ингээд орсон юм аа. Тэгээд тэр охины маань охин ингээд тэгтэхгүй юу? Тэгсэн чинь хэд хоногийн дараа нөгөө Йозеф ч нөгөө 24 жилийн өмнө алга болсон охинтойгоо орж ирдэг байхгүй. Тэгсэн нөгөө охин нь ерөөсөө ийм бүр ингээд навсаасан хувцс шиштэй ингээд бараг ингээд авчуурч үзсэн юм шиг ингээд зүзсэн юм шиг тий нэг тийм амар тураалд орсон тийм охинтой орж ирээд гэтэл яг үндэ юу болсон бэ гэхээр тэр Йозеф Фрице гэдэг 73-тай өвөө өөрийнхөө охиныг гэрийнхэн подолд 24 жилийн турш хараад тэр дотор өссөн охин нь тэр Керстен гэдэг тэр команд байж байгаа охин болж таарсан. За энэ бүх юм юунаас болсон бэ гэдгийг бүгдээрээ хамгийн эхнээс нь аваад үзье. Тэр Йозефтай хамт ирсэн тэр яг өөрийнх нь охин нь болохоор Элизабет гэдэг нэртэй. Тэгээд Элизабет анх 16 настай байхдаа ер нь ингээд Элизабет жоохон байхад Йозефийн гэр бүл ямар хөө байсан бэ гэхээр за Йозеф 19-20-тай байхдаа Розмари гэдэг 17 настай охинтой танилцаад тэгээд тэрнтэй гэр бүл олоод тэгээд нийт 7 хүүхэдтэй байх юм байна. За тэгээд тэр 7 хүүхдээс яг голын хүүхэд нь манай гол дүрийн баатар Элизабет. За тэгээд юу болсон бэ гэхээр тэр гэр бүл биш үү? Аав нь амар тийм тиран байсан байхгүй юу? Тэгээд их нэрийгээ илүү тутуу юм хийлэгдгүү. Юм л болохоор чи би туранхаа охтуудад дуртай гэж хэлдэг. Тэгэл хүүхдүүд амар их зоддог, хүүхдүүдээ амар контролддог. Бүр ингээд хүүхдүүдийгээ суулгаж агаад та нар сургууль дээрээ одоо урд чинь хийн суудаг, ард чинь хийн суудаг, хажууд чинь хийн суудаг гэл бүх юм бичүүлдэг. Тэгээ хүүхдүүд нь ямар нэг юм хийх юм бол аав нь яаж хийж байгааг мэдчихдэг. Тэгээд амар их тийм дарлалт байдаг байсан гэр бүл байсан байгаа байхгүй юу? За тэгсэн чинь тэр гэр бүлийн хүүхдүүдийн мөрөөдөл нь штэ 18 хүрээл яаж хийж агаад гэрээсээ явах юмсаа өөрийнхөө амьдралыг ингээд би босгох юмсан гэсэн тийм мөрөөдөлтэй байсан. За тэгээд тэр дундаас Элизабет гэдэг нь болохоор яг 3 дахь хүүхэд нь дээдлийн 3 ах эгч нар нь гэрээсээ одоо 18 хүрээд гэрээсээ гараа явцсан. Өөрсдийнхөө амьдралыг зохиогоо тий. Тэгээд гэртээ үлдсэн 4 хүүхдийн хамгийн том нь Элизабет болж таарч байгаа байхгүй юу? За тэгсэн чинь Элизабетыг 11 настай байхаас нь хойш аав нь жоохон
одоо ингээд оролдох гээд байдаг байсан. Тэгээд зүгээр ингээд яг оролддоггүй байсан ч гэсэн зүгээр яг хажууд нь байж байхдаа хоёулахнаа байхдаа ингээд илүү тутам муухай юм хийдэг байсан. Яг ингээд зүгээр цуулгаад өөрийгөө харуулж байгаа л тий. Тэгээд тэгдэг байж байгаад Элизабет 16 настай болоод тэгээд сургуулийнхаа хэдэн найзуудтайгаа нийлээд тэгээд нэг охинтой нийлээд орохоор шийддэг байхгүй юу. Тэгээ нөгөө Элизабет 16 таа байхдаа нэг найзтайгаа охин найзтайгаа оргоод тэгээд яг нөгөө нэг Австрийн нийслэл Вин хот руу орогдог байхгүй юу. Тэгсэн чинь гэрийнх нь одоо ингээ манай охин орогчлоо энэ тэрэг гэл ингээл боо юм болоод тэгээд цагдаад мэдэгдээд Интерполд мэдгдсэн байгаа бүр амар заяа. За тэгээд юу яасан чинь нөгөө цагдаа нь Элизабет найзтай мушигсаад агаад Вин байхад нь олж аваа. Нэг найзандаа байхад нь олж аваад тэгээд буцаж гэртээ навцраад тэгээд тэр Элизабет 16 таа байхдаа тэр нэг найзтай за баяртай гэж хэлээд яг тэр цагдаа баригдсанаас хойш тэгээд тэрнээс хойш Элизабетийн ямар ч найз нь өөрийг нь одоо ингээд тэрнээс хойш хараагүй заяа. Тэгээд тэрнээс хойш аав нь гэртээ Элизабетыг авчраад тэгээд сургуульд нь явуулаагүй, гэрээсээ гаргаагүй. Тэгээ яг хоумскул хийгээд чи гэрээсээ орохсон учраас гарах хэрэггүй гэж байлахгүй юу? Яг 18 хүртгийн даваан дээр Элизабет гэрээсээ гарч явна гэд байжгаад тэгээд нэг өдөр эгчтэйгээ ярьж байгаад Элизабет эгчэндээ очиж амьдрахаар шийддэг байхгүй юу? Тэгээд аав дээр очиод аваа ингээд одоо 2 хоногийн дараа би эгчтэрээ очиж амьдралаа. Би одоо ингээ 18 удахгүй хүрлээ. Тэгээд явж эгчтэйгээ амьдрмаар байна гэдгийгсэн чинь аав нь уурлаад бүр ингээд амар том хэрүүл маргаан болоод гэрээр нь дүрэн. За тэгээд аав нь жоохон дургу байж байгаа. Тэгээ 2 хоногийн дараа Элизабет хувцаа одоо гарч нүүх юмнуудаа янзлаад хамаг юмаа ингээд пак хийгээд байжсэн чинь аав нь орж ирээд нь доошоо подол руу юм хийх гэсэн чинь надад туслаач гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь Элизабет хизээч аав нь гэр бүлийнхаа нэг ч гишүүнийг доошоо подол руу орохыг зөвшөөрдөггүй байсан. Тэгээд Элизабетыг аваад доошоо буулгачаад доор подол руу оронгууд юугаар нөгөө нэг ухаан алдуулдаг шингэн хлорофилл юу вэ хлоро ямар ч нэг ухаан алдуулдаг шингэн мэдчтэй киноноор гараад ирдэг тийм юмар ингэж Элизабетийн амын хагаад тэгээд ухаан алдуулаад тэр подолын хамгийн холын өрөөлөө аваачаад төгчдөг байхгүй юу? За тэр подол ямар ч утгатай вэ гэхээр Элизабет 16 таахта дуцсан шүү дээ тий. Тэрнээс нь хойш аав нь охиныгоо энэ хүн миний контрол дотор байхгүй байгаа юм байна гэдгийг ухаарангуудаа энэ охиныг байлгах гад тэгээд бүр ингээд анхнаасаа тэрийг мэдэж подолыг барьсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр подол нийт 7 өрөөтэй тэгтээ тэр 7 өрөөгийнх нь 6 нь одоо өөр юм зориулсан. Нэг өрөө нь Элизабетийн амьдрах өрөө. За ёо. Тэгээд тэр өрөөлөө орохын тулд 7 ширхэг хаалгаар ингэж дамжиж ордог байсан. Тэгээд сүүлдээ тэр 7 ширхэг хаалганыхаа сүүлийн яг тэр өрөөтэй хамгийн архан 2 хаалгыг кодтай хаалга болгоод нэг тийм нэг технологи тий. Тэгээд өндөр технологиор хийсэн тийм 2 хаалгатай болоод тэгтээ тэр 7 хаалгын нэг хаалга нь яг голд байдаг нэг хаалга нь ч үлээ. Тэр хаалгалаа орохын тулд тэр шкафыг хөдөлгөөд тэгээд шкафны ард тийм том хаалгач гэсэн зүгээр юм жижигхэн дөрвөлжин нөх заяа. Тэр жижигхэн дөрвөлжин нөхөр ингэж мүлхэж ороод тэгээд тэрийг хаагаад тэгээд дараагийн том хаалгууд руу ордог заяа. Тийм амар хүн олох боломжгүй тийм подол байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг бүр яг зоригтойгоор Элизабетыг байлгах гэж барьсан. Гол нь тэр Йозеф өөрөө нөгөө нэг тэр хавьдаа жоохон алдартай бизнесмен байсан. Тэгээд гайгүй мөнгөтэй тэгээд хамгийн амар нь штэ. Би юу гэж атчихсан гэж анх ингэ сонсохоор энэ нэг юм зүгээр л талбай дээр байдаг нэг хаус одоо Америкт байдаг шиг тийм хаус юм болоо гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь үгүй заяа тэр байшин нь өөрөө амар олон хүн байдаг. Одоо ингээд залгаа байшингуудын нэг гэж боддоо. Тэгээ тэр нь бүр яг юм нэг 4 замын уулзар дээр байдаг. Зүгээр залгаа байшингуудын нэг тийм амар яа мэдгүй яаж одоо тэр дотор тэгж нуудаг гэсэн. Тэгээд аав нь анх тэр подолыг барьж эхлэхдээ тэр подолыг барихын тулд нөгөө нэг улсад барих зөвшөөрлийг авдаг эхлээд тэгээд тэр зөвшөөрлөө өгөхдөө болохоор би тэнд офисаа хийн тэгээд багчаа хийн инээтрээ тэгээд man cave гэдэг нь шүү дээ тий. Ирчүүд орж нөгөө нэг
нэг 6 хөрөө ч юм уу нэг тиймэрхүү зарлагаар хийн. Тэгээд нэг давхраа болохоор офис байсан нэг давхрыг болохоор өөр хүмүүст одоо нөгөө нэг түрээслүүлнэ гэд тэгээд анх тэр зөвшөөрлийг авч ирсэн яг Элизабетыг 16 таа байхад нь тэгээд ямар ч байсан тэр 2 жилийн турш тэр ямыг хийгээд 2 жилийн турш Элизабет нэлж гар хүрээгүй гэж байгаа байхгүй юу? Тэрний учир нь гэсэн чинь Элизабет тэр юу подол руу ороод сэрснийхэн дараа зүгээр л би чиний одоо ингээд дээр байгаа шүү гэдгийг үзүүлэхийн тулд амар зодоод 2 хоногийн турш зодсон байгаа байхгүй юу? Хэдэн цагийн турш зодоод заяа. Тэгээд муухай юм хийгээд за тэр доороос өрөө нь болохоор юутай нэг угаал туртай жижигхэн галтгоотой. Гэхдээ тэр нэг л өрөө заяа. Тэгээ галтгоотой тэгээд унтлагын өрөө гэж тэр нэг бараг алхах зайгүй зүгээр амар том матрастай. Тэгээд зурагттай. Тэгээд тэгэл ер нь болоо заяа. Тэгээ хамгийн амар нь ерөөсөө усанд орох газаргүй нэг дүүшгүй тэгсэн мөртлөөсөө тэгээд хамаг нөгөө нэг цэвэрлэгээний ажлаа зөвхөн тэр ганц угаалт ур дээр хийдэг. Тэгээд нэг найл шиг юм байсан юм шиг үлээ. Тэгээд тэр найгуу жижигхэн. Тэр өрөөнд байгаа ганц одоо нөгөө нэг гэрлийн их ус уруулах ганцхан ширхэг ламп байсан байхгүй тэр өрөөний гол. Тэгээ хамгийн амар нь тэр лампныхаа нөгөө нэг юу нь унтраалх нь 2 хаалганы цаана байсан боёо. Зүгээр л хэрвээ Йозеф хүсэх юм бол Элизабетийн одоо нөгөө нэг мэдрэмжийг алдуулах зүгээр хэд хоног гэрлийн унтраа ачих ч юм уу эсвэл ингээд тэрийг бүр хэдэн 7 хоногор хийдэг байсан байгаа байхгүй юу. Тэгээд эхний хэдэн жил Элизабет ааваасаа чинь аав нь штэ тий ааваасаа надад цаг өгөөч гэж гуйсан чи аав нь зүгээр ингээд Элизабетээр тоглохыг хүссэн болохоор ерөөсөө тэгэж цаг өгөөгүй тэрэн дээр нэмдгэн зүгээр ингээд цагийн баримжааг нь алдуулах гад хэдэн 7 хоногор ингэж гэрлийн унтраадаг байсан тийм амар хатуу нөхцөлтэй байдаг байсан. Харагдсан эхний жилийнх нь Christmas болвоо. За тэгээ Christmas болсон чинь Элизабет доор ганцаараа тэгээд аав нь болохоор Йозеф зэгүүн юм дээр гэр бүлтэйгээ Christmas-аа тэмдэглэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хамгийн нөгөө нэг ironic юм нь болохоор Элизабетийн 3 дүү штэ гэртээ үлдсэн тэр 3 дүү нь дотроо Элизабет амар гомдолтой байсан байгаа байхгүй юу? Яагаад ингэж гэрээсээ явчаад бид нар ч гэсэн аавыгаа үзээ яддаг штэ. Яагаад ингэж явчаад бид нартай ерөөсөө холбоогоо тасалчав. Яагаад бид нарт захиач болов явуулаагүй ингэж бүр амар гомдолтой байсан байгаа байхгүй юу? Тэгээд эхний Christmas өнгөрвөө. Баригдсан эхний хэдэн жилдээ Элизабет хэрхэн одоо бараг амиа хорлох уу, яаж би аавыгаа алах уу гэдэг амар их тиймэрхүү бодлууд байсан байгаа хгүй. Йозефийг алах уу тэгж бодож ирсэн. Баригдсанаас яг нэг 4 жил болж байгаагийн хавцаа Элизабет жирэмсэн болчтой. Тэрнээс өмнө Элизабет нэг жирэмсэн болж исэн. Гэхдээ тэр хүүхдээ алдсан. Тэгээ жирэмсэн болоод тэрийг Йозефт хэлсэн чи Йозеф тэрийг яаж хүлээж авсан бэ гэхээр би бараг чамд ингээд амьдралын бэлэг өгч байгаа чи баярлаа гэд ингээд нэг тийм хандлагатай. Тэгээд би бараг чамд ийм том бэлэг өглөө эндээ аягүй сайн эндээ аягүй баярл гэд. За тэгээд Элизабет одоо эхний хүүхдээрээ жирэмсэн болчлоо шүү дээ тий. Төрөх төглөө. Тэгсэн чи Йозеф Элизабетэд юу гэсэн бэ гэхээр нэг ийм ууд памперс тэгээд нэг илүү алчуур тэгээд нэг нөгөө нэг жирэмсэлхтэй тухайн ном өгсөн байгаа байхгүй юу. Тэгээ хайчтай. Аягүй амир. Тэгсэн чи Элизабет бас аягүй ухаантай болохоор хайчаа усанд хийж буцалгаад хатаахтай болохоор ингээд агаар нөгөө air fry агаар дээр хатаасан байгаа байхгүй юу. Тэгвэл ямар нэг алчуураар очих юм бол тэр подол нь угаасаа амар юм чихтэй хаасайгүй бактери хаасайгүй хөөгц хаасайгүй бүр ингээд хан хүртэл заримдаа ингээд барихаар юу байдаг гэсэн байгаа байхгүй юу. Нэг юм ялцгаа тийм муухай юун дотор байгаа болохоор чи подол юм чинь бас амар чихтэй байгаа шүү дээ. Тийм болохоор тэнд хүүхдтэйгээ ингээд холбоотой ямар нэг юм хийхгүйгээд тэр хаачиг ямар ч юмар хатаахгүй зүгээр ингээд агаар дээр хатаасан байгаа байхгүй юу. За тэгээд хүүхдээ Элизабет ганцаараа тэр ханхуу подол төрүүлсэн заяа. Тэгсэн чинь хин Йозеф амар зөвөн тэрнээс өмнө Элизабет дээр өстө хүсснээр орж ирэл заавараад идэг гэсэн бол хүүхэд төрүүлснийхэн дараа 2-7 нэг подолууд нэг ч ороогүй гэж байгаа байхгүй юу. Тэрнтэй ямар учиртай юм гэсэн чинь дараа нь гарч ирэхдээ
ер нь тэр судлаачид тэгж хэлсэн байгаа байхгүй юу? Тэр хүүхдтэй ямар нэг юм болох юм бол Элизабеттэй ямар нэг юм болох юм бол эсвэл бүр хоёулантай ямар нэг юм болох юм бол тэр Йосеф одоо ингээд тэр ачааг үүрхийг хүсээгүй болохоор 2-7 хоног тийшээ ороогүй гэж байгаа байхгүй юм зүг үү? За тэгээ 2-7 хоногийн дараа орсон чинь Элизабет эхнийхээ тэр хүүхдийг гаргацсан. Тэгээд яг уу аль хэдийн одоо ингээд мемэ өгөө тэгээд ингээд өсөж ийсэн байгаа байхгүй юу? За тэгээ ингээд эхний хүүхэд төрвөө удалгүй 2 дахь хүүхэд төрвөө. Та нар ингээд Элизабет 2 хүүхэдтэй болоод дууссан гэж бодож байвал үгүй. Тэр муу подол дотор Элизабет нийт 7 хүүхэд гаргасан. За тэр 7-ынх нь 6-8-д үлдсэн, нэг нь төрөөд удалгүй нас барсан. Тийм учраас би нэг аллах байж магадгүй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Эхнийх нь Керстин гэдэг тэр нэг охин, дараагийнх нь Стефан гэдэг нэг хүү. За тэгээ тэрний дараагийн 2 охиныг болохоор Лиса болон Моника гэдэг нэг 2 охин байсан. Гэхдээ тэр 2 охин та нар хэд он төрснгийг сонсох юм бол 93-94 онд төрсэн заяа. 93-94 гэдэг чинь манай найзууд 94 оных арайч та миний үеийн хүүхдүүд аах. Миний үе жишэлтэй би арай тийм биш лээ. Гэхдээ манай ах 94 оных, тэгээд манай ахын үеийн хүүхдүүд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр хоёрыг төрөхт нь болохоор төрөхдөө нэг тийм өвчлөлттэй төрөөд эсвэл одоо ингээд төрчөөд байнга уйлаад байсан эмчийн одоо яаралтай тусламж хэрэгтэй байсан учраас хин Элизабет тэр Йосефийг юу ясаар агаад гойсаар агаад энийг имлэглээ айчих хэрэгтэй гэдгсээр агаад тэр хоёр яаж дэшээ гарсан бэ гэхээр ингээд зүгээр нэг сагсан дотор хийцэн Йосефийн гэрийн урд ингээд сагсыг тавьсан, тэгээд олцсон байхгүй. Тэгээд дээр нь болохоор би ингээд юун дээр байгаа сектанд байгаа, тийм болохоор энэ хүүхдүүдийг өсгөж чадахгүй байна гэдэг ингээд тийм юу бичиг бичүүлээд тэгээд өгүүлсэн заяа өгцөн. Тэгээд тэрийг хин тэр Розмари, Йосеф хоёр дээр өөрийнх нь гэр бүлтэй өсгсөн байхгүй тэр хоёр охиныг. За тэгээд хамгийн амархан заяа тэр хавийн одоо энэ жижигхэн тосгон штэ тий. Тэр хавийн одоо жижигхэн тосгон хатхан ч юм уу тэр хавийн хүмүүс нь болохоор хин Элизабеттэй ямар ч ач тусгүй тийм охин сектанд явж орчоод тэгчээ хүүхдүүдээ ингээд хайждаг. Энэ ээж аав нь листа хамгийн сайн ээж аав учраас ээж аавынхаа ингээд тусаар л энэ хүүхдүүд нь тийм байж ингээд тэр байхаа бүр улсаас нь хүүхдийн төлөө сард 400 евро, нэг хүүхдэд нь 400 евро өгдөг байсан байхгүй юу? Тэр хүүхд өөрийнх нь биш хүүхдийг өсгөж байгаа учраас тийм амар заяа. Тэгээд Йосеф, Розмари хоёр тэр хоёр хүүхдийг өсгөөд нийт ингээд 4 хүүхэд төрсэн маа штэ. Энэ 4 хүүхдийн дараагийн 5 болон 6 дахь хүүхдүүд болохоор хоёр ихэр хоёр хүү байсан байгаа. Нэг нь Александр, нэг нь Майкл гэж заяа. Тэгээд Майкл гэдэг нь болохоор удахгүй 2-3 хоногийн дараа нас барчдаг. Александр болохоор бас жоохон эрүүл мэндийн нэг хэцүү юмтай байсан болохоор бас дээшээ авч гарсан аав нь. За тэгээд тэрний хамгийн зөв юм байна штэ тий. Нөгөө хоёр охиныг жоохон багт нь аав нь ингээд юу Йосеф амир зөвүүн тэрийг ингээд дээдлийнхэн гэр бүлээс доошоо охин руугаа ингээд байнга авч ордог байсан. Мэрсэр авч ордог байсан. Тэгсэн чинь хэд хоногийн дараа хүү ингээд авч орж ирэхээр байлаа. Хин нөө Керстин, Стефан хоёр ч энийг чи хараад байна. Энэ хүүхдүүд том болж байна. Энэ хүүхдүүд чинь бас ингээд юм энэ одоо ингээд дүүнрийн яагаад дээшээ авч гараад тэр хоёр яагаад дээшээ гарч болохгүй байгаа ойлгохгүй байна гэд. Тэгээд тэрнээс хойш Йосеф хүүхдүүдээ авч одоо тэр хүүхдүүдийг доошоо авч буугаа болоод тэгээд дээр одоо зөвхөн дээр өсгсөн. Гэхдээ тэр авч доошоо буудаг байсан нь болохоор юу хилд орохоос өмнө алхаж чадхаас өмнө зүгээр ингээд нялхнараа ортон л авч ордог байсан. Зүгээр харуулах гад тий. Дээшээгээ орсон Александр биш тэ хоёр ихрийн нэг хүн тэр хиний Йосефийн хамгийн дуртай одоо ач хүүн байсан. Тэгсэн чинь Александрийн дуртай одоо хүн нь имэн болчихгүй юу? Өвөө нь биш имэн. Тэгсэн чинь нөгөө нэг Йосеф ч уурлаа би тэгвэл дахиад нэг хүүтэй болно гэд. Тэгээд доошоо бууж ахиж нэг хүүхэд гаргаад тэр нь болохоор 2003 онд төрсэн Феликс гэх сүүлийн хүүн байсан байгаа байхгүй. За тэгээд яа энийг ярахаар уур урагдах юм. Яа за Элизабет тэгээд ингээд нийт 7 хүүхэд доор төрүүлсэн. Тэгээд тэр 7 хүүхдийн нэг нь нас бараад тэгээд 6 нь амьд үлдээд 3 дээр өсөд 3 доор өссөн. За тэгээд хүүхэд төрөөд байсан чинь доор нөгөөд чинь юу яхаа болоод
багтгаа болоод тэгээд юугаа тэр жижигхэн нэг подолын өрөөг ахиж 2 жижигхэн өрөө нэмж ингэж тамсаход тэгээд тэр дотор нь зүгээр нэг жижигхэн 2 хүүхдүүдэд зориулсан ор хийсэн байгаа байхгүй юу. За тэгээд тэр орыг хийхэд нөгөө нэг 2 дахь хүүхэд буюу хин тэр чинь гэдэг лээ. Стефан ч юу байсан штэ. Таяд мэдэхгүй штэ. Йоо Стефан тэр 5 настай байсан. Тэгээд 5 настай байхад нь тэр өрөөг ингээд тамсагцсан. Стефан тэгсэн чинь амар айжсэн. Ягаад вэ гэхээр тэр хүүхэд төрөөд 5 настай байгаа штэ тий. Тэр жижигхэн өрөөнөөс өөр юу ч мэдэхгүй болохоор тэр өрөөг ингээд жоохон тамсахад ингээд 2 өөр жижигхэн өрөө нэмсэн чинь Стефан тэрийг ингээд зүгээр жижигхэн толгойн ойлгохгүй энэс том юу гэдэг ингээд бүр ингээд амар айжсэн байгаа байхгүй юу. За тэгээд тэр хүүхдүүд хэрхэн өссөн бэ гэхээр ээж нь амар ухаантай амьрлаг болохоор хүүхдүүдтэй уншиж бичгийг заагаад тэгээд тэд нар зурагттай байсан болохоор тэр зурагтан дээр амар их нөгөө нэг юу нөгөө нэг докюментари амар их үздэг. Тэгээд юуны тухай үздэг вэ гэхээр амар их нөгөө бороо, өвс, салхи гэх тиймэрхүү юмнуудын тухай, байгалийн тухай тийм баримтат кинонуудыг аягүй үзэх дуртай. Тэгээд ээж нь чадхаараа хүүхдүүдтэй ингээд бүх юмыг тайлбарладаг байсан. Яасан нөгөө нэг double life буюу нөгөө нэг ийм зэрэг амьдралтай байдаг байсан. Дээр нэг гэр бүлтэй, өөрийнх нь хэлснээр доор бас нэг гэр бүлтэй. За тэгээд дээдлийн гэр бүл, доотлын гэр бүл гэх. Дээдлийн гэр бүлтэй би амар их гадуур ингээд ажиллаар явж ингэж хэлэнгүүтээ доотлынхын гэр бүлд нэг 2 3 7 хоногоор амьдарч амьдардаг заяа. Тэгээд ихэнх тэдний иддэг байсан юм нь болохоор ингээд нэг бол өнгөө олцсон хоол, нэг бол юу лаазалсан хоолнууд. Тэгээд тэднийг аваад зүгээр оруулцдаг байсан. Тэгээд тэр байтугай Йозеф доор хэдэн 7 хоногоор үлддгээс гадна бүр ингээд доотлохын гэр бүлийг хайчаад тэгээд дээдлийн гэр бүлтэй юм уу эсвэл зүгээр найзуудтайгаа юунд амралтанд явцдаг заяа. Тэгээ аялал маялалд явцдаг, гадаад мадад явцдаг. Тэгээ амар их Таиландад очиж нөгөө нэг муу төрлийн туризм хийдэг байсан. Таиланд хүүхнүүдтэй очиж амар их масаж засаар шилэгдэг. Тэгээд нэг удаа бүр ингээд зүгээр 4-7 хоногоор ингээд явцдаг. Зарим нь үедээ бүр ингээд явснаас нь тэр гэр бүлтэйгээ 2-7 хоногоор нэг газар л явсан чинь хэд хоногийн дараа тог нь тасраад тэгсэн чинь доор нөгөө үлдсэн гэр бүл нь 10 хоног тог тасралттай байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр мэрийг ерөөсөө юуж бодохгүй тэгээд хаяа аваад өгчдөг байсан. Йозеф тэгэж давхар амьдралтай байхад Элизабет болон доор байгаа тэр гэр бүл нь ч гэсэн нэг давхар амьдралтай байсан. Тэр нь болохоор ээж нь хүүхдүүдтэй ерөөсөө худлаа хэлдэггүй. Тэгээ бүх юм үнээр нь хэлсэн. Энэ бол одоо ингээд миний ааваа, та нарын өвөө. Тэгээд бид нарыг ингээд энд гарахгүйгээр ингээд харьцаа, намайг ингээд багаас минь ингээд харьцсан. Тэгээд гадаа гарангуудын шал өөр амьдрал байгаа. Энэ бол энгийн үзэгдэл биш. Энгийн хүмүүс ингэж амьдрдаггүй ингээд бүх юмаа хүүхдүүдтэй хэлсэн. Тэгээд тэр Йозефийг доошоо бууж ирэхээр хүүхдүүд нь өстой юу ч мэдэхгүй энэ зүгээр ингээд нормал юм шиг амьдарч байхад Йозефийг яваад өгөхөөр энэ бол яг үнэндээ буруу юм аа. Бид нар одоо гарах ёстой. Бид нар ингээд өөр хүмүүсээ энэ бол энгийн амьдрал биш ээ гэх тэрийгээ ингээд бүр мэддэг заяа. Тэгээд хүүхдүүдийн төрсөдөр болонгууд Элизабет юмнуудаа цуглуулж агаад гурил, масал, чихэр цуглуулж агаад хөрхөн торт хийж өгдөг. Тэгээд илүү дутуу үлдсэн тэр нэг лаазны консервны цаас масыг хуулж агаад хүүхдүүдтэй зориулж ингээд костюм хийж өгдөг. Тэгээ нэг цаас ингээд холбдог юу гэдэг чинь чимэглэл гэдэг чинь 1-р ангийн хүүхдүүд хийдэг. Тим чимэглэл хийгээд хүүхдүүдийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа ингээд тэр жижигхэн өрөөгөө чимгэлдэг. Тим амар сайн ээж байсан. Хамгийн сүүлд төрсэн Феликс гэдэг хүн 5 нас хүрвэ. За тэгсэн чинь Йозеф өөрөө 73-тай болсон байгаа шүү дээ. Тэгэд өвөө болцсон. Мэдээж Йозеф өөрөө Элизабетээс хамаагүй том бэлтэй тийм залуу байсан. Тэгсэн мөртлөөс Элизабетыг чи тур би турхаа хүүхнүүд туртай тийм болохоор чи тур гэдэг ингээд Элизабетэд ерөөсөө тийм илүү дутуу юм байдаггүй байсан. Тэр байтхаа бүр ингээ хувцч байдаггүй байсан. Тэгээд ихний хэдэн жилдээ бараг хувцтай байх нь лагшери байсан. Тэгээд ингээд ер нь ихэнхдээ шалтан байж байдаг байсан. Тэгсэн мөртлөөсөө Элизабетэд юу аваад өгсөн заяа. Нөгөө жин үздэг хил аваад өгсөн. Тэгээд чи
би бүдүүн хүүхнүүд дургу болохоор чи хүүхэдтэй болсон ч гэсэн юугаа жингээ барай шүү гэ тэгээд ингээ хил аваад өгсөн. Тэгэхгүй л зодон модон гэд тийм муухай заяа. Тэгснэ хамгийн бага хүн Феликс 5-аас хүрч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг Йосеф тэнэг золооч тэнэг өвгөн чинь нэг өөрийнх нь хувьд амар тийм perfect idea-тай болж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нэг олсон амар тийм лаг санаа нь болохоор дээр байгаа гэр бүл болон доор байгаа гэр бүл хоёроо нийлүүлэх гэсэн санаа заяа. Тэгээд тэр санаа нь болохоор өөрийнх нь толгойд нь ингээл айгүй амархан болоодсан. Хамгийн сонин нь заяа. Элизабет ч тэр гурван хүүхдүүд нь ч тэр доор байгаа тийм тэд нар нь гарч ирээд юм хийлнэ гэсэн бодол ерөөсөй байгаагүй байхгүй өөрт нь. Нийлүүлэхдээ яаж толгойдоо бодож исэн бэ гэхээр 2008 оны Christmas чи 12 сард ч тийм Christmas-аар Элизабет болон гэр бүлийнхэн хүүхдүүдийг тэр одоо доор байгаа гэр бүлээ юун дээр тэр нөгөө нэг сектанаас гараад ирчлээ би одоо ингээд ээжээ аваа намайг буцаа гэртээ аваач гэдэг тэгээд орж ирнэ гэж бодоод гэж төлөвлөөд тэгээд нөгөө эдийн чинь ингээд бодсон байжсэн чинь тэгсэн чинь 2008 оны 5-6 сарын үед Элизабетийн хамгийн том охин Керстин нэштэй 19 настай заяа. Тэр 19 нас төрснөөсөө хойш тэр бодолд амьдсан 19 нас хүртлээ заяа. Тэгээд тэр охин амар юм хүчтэй өвдөд тэгсэн чинь нөгөө нэг хин Элизабет өгөндөө хэлж байгаа байхгүй чи ингээд хоёр гэр бүлээ ингээд нийлүүлнэ гэдээсэн штэ. Тэрийгээ одоо ингээд нэг мөсөн энийг ашиглаад буцаад нийлүүлчихэл та гэд ингээд ятгасаар агаад охин нь ингээд имлэх очих хэрэгтэй байна гэд ингээд ятгасаар агаад тэр өвгнийг охиныгаа ингээд имлэглөө авч явуулсан байхгүй. Тэгээ тэрнийхэн дараа нөгөөх нь яваад охиныгаа одоо Элизабетыг авч гарсан тийм. Тэгээ нөгөө нэг өмнө нь ярьжсэн одоо цаг үеийг ярьж байгаа. Одоо цаг шиж 2008 онд буцаад ирж байгаа байхгүй юу. За тэгээд ингээд Элизабет гараад ирлээ. Гарч ирээд хилээд хамаг үннээ хилээд хүүхдүүд нь гараад тэгээд өдөрч чи амар том мэдээ болоод тийм. Элизабет болон хүүхдүүдийг гэрээс нь цагдаа нар очиж аваад тэгээд тусгай сэтгцэн эмнэлэгтээ авч явсан. Тэгээд тийш авч явахад нь хүүхдүүд нь амар удаан явахгүй болол хүүхдүүд нь машин гэрэл бүх юмнаас айдаг гарч ирээд ингээд бүр амар айцсан тий. Тэгээд эмнэлэглөө авч яваад жижигхэн өрөөнд хийж агаад удаанаар юм харуулад одоо дэлхийдээ танилцуулаад тэгэхгүй бол тэр хүүхдүүд хэтэрхий одоо ингээд хаалттай газар байсаар агаад ерөөсөө заа гэхээр айдаг болцсон гэрлээс айдаг бүх юмнаас айдаг тийм хүүхдүүдийг тэгээ баг багаар ингээд нийгэмшүүлсэн. Тэгээд Элизабет өөрөө 18 наснаас өмнө одоо ингээд энгийн амьдралаар амьдардаг байсан мөртлөөсөө тэр одоо подол 24 жил болсон учраас гарч ирээд өөрөө ч гэсэн бүх юмнаас айдаг болсон байсан. За тэр ойтхоо хаалганы дуунаас амар айдаг яагаад вэ гэхээр Йосеф тэр подол руу ороход тэр нөгөө нэг нэгддэг байсан 7 хаалга одоо ингээд хаагдах болохонд Йосеф ирж шүү гэдэг тийм юм байсан болохоор тэгээд хаалганы дуунаас амар айдаг. Ер нь тийм амар хэцүү болсон байсан. За нийт 24 жилийн турш тэр подолд харагдсан 24 жилийн турш яг тэр харагдсан байсан өрөөнийхэн дээрээсэн байрыг Йосеф түрээслүүлдэг байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэнд 100 гаруй ийм тустай хүмүүс түрээсэлж байдаг байсан. Тэгээд тэрнээс хэн ч мэддэггүй байсан. Тэгээд тэр хэдэн оюутнууд нэг хэсэг түрээсэлдэг байж агаад тэгээд зарим хүмүүс ингээд түрээсэлсэн хүмүүс гэртээ мэдээж парти хийн штэ тий. Тэгээд гэртээ ямар нэгэн парти хийгээд тэгээд парти мартиныхан бичлэг байдаг. Тэгээд тэрийг нь үзэхээр одоо хүртэл ингээд дотор нь арцаадаг доор нь харагдчихсэн хүн байсан гэдгийгээ бодоод тэгээд бүр нэг айл нохоотой байсан гэж байгаа хгүй тэр яг байрыг түрээсэлдэг байсан. Тэгсэн чи тэр нохоо амар тийм дуулууртай амар хөөрхөн нохоо лаборатори гэсэн байж байгаа. Макс гэдэг нэртэй ч үлээ. Би өгөндөө одоо санахгүй. Тэгсэн чинь тэр нохоо ингээд заримдаа зүгээр байж байгаад ингээд газар руу юу яадаг хуцаад идэг тэгээд ингээд юу яагаад идэг гэсэн ингээд маажаад идэг гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нь анх нэг юм бодохгүй байж байгаа. Тэгээ одоо ингээд тэр мэдээг сонссны дараа ингээд бодонгууд тэр доор ингээд охин байсан юм байна те. Заримдаа ингээд тэр нохоо нь байж байхдаа ингээд юугаа хөвтөж байхдаа ингээд чихээ газар руу наачаа тэгээд ингээд архираад идэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд хин тэрийг ч одоо ямар нэг юм гэж бодох юм бэ те. За ингээд тэр охин харагдаад гарч ирээд тэгээ шүүг болвоо.
За тэгээ шүүх болсон чинь Йозеф Фрицель гэдэг хүн яг үнэндээ өмнө нь хүчингийн хэрэгээр 1 жил шоронд сууж исэн болж таараа. Тэгээд тэрийг яг үнэндээ хинч мэддэггүй байсан. Ягаад гэхээр Йозеф Фрицель тэрийг залуудаа хийсэн. Тэгээд Австрид тэр үед одоо ямар юм мэдэхгүй тэр үед ямар ч хийсэн юм байсан нөгөө нэг ямар ч хэргийг 10 жилийн дараа юунаас нь хасдаг юм байна л да. Өөрийнхөө профайлаас хасдаг. Тэгсэн тийм болохоор Йозеф Фрицель тэр одоо хүчингийн хэргийг үйлдснээс 10 жилийн дараа бүх үйл явдал болсон учраас Йозефийг тийм хэрэг хийснийг мэддэггүй байсан. Тэгээд гэхдээ тэрэн дараа нь ингээ гарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш хүмүүс нь амар уурлаад одоо ингээ хүчингийн хэрэгтэй хүнийг шоронгоос ямар ч одоо юм хоосон профайлтаа гаргахаа болио гэд ингээ тиймэрхүү бослого болж исэн түүхтэй юм шиг үлээ. За тэгээд Йозефийг шоронд хийх гээд нөгөө нэг шүүгт дуудахад хамгийн амар нь штэ incest буюу нөгөө нэг гэр бүлийн хүнтэйгээ ямар нэгэн бэлгийн харьцаанд орох тэр өөрөө Австрид хорих ялахаа хамгийн максимум 1 жил юм байна л да. Тэр 1 жил. Тэрэн дээр нэмдэг нь хүчингийн хэрэг. Тэр нь болохоор максимум 15 жил. Тэгээд одоо нэг хүнийг олон удаа одоо хэрэг үлдсэн бол тэрийг одоо 15 30 гэж нэмэхгүйгээр зэрэг одоо хийгддэг учраас хамгийн ихдээ 15 жилийн хорих айлуу өгөх ёстой байсан. Тэрнээ нэмээд боолчлол гээд 20 жилээр үүсгээд нэмээд бүгдийг нь максимум 36 жил өгөх боломжтой байсан байхгүй юу? За тэгээд хуулаараа тэгээд Йозеф Фрицель 26 жилийн дараа гараад шоронгоос гарах боломжтой амьд байна гэж үзээд тэгээд нөгөө нэг яллах хүмүүс нь бодож агаад нөгөө нэг хоёр ихрээ нэг ба штэ төрөөд эрт нас орсон Майкл гээд тэр Майклыг алсан хэрэгээр бас шүүхтэд. За тэгээд шүүхтэд шүүхийн авц дээр одоо нөгөө нэг жюри гэд хүмүүс байдаг штэ тий. Тэгээд хүмүүс суудсан байдаг. Тэр хүмүүсийг шүүхийн явцын дондор нэг хайрцаг авцраад тэгээд тэр хайрцгийг хүн болгоны тэр жюригаар өнөртүүлээд тэгээд өнөртүүлснийхэн дараа та нар энэ өндрийг 24 жил өнөрлөнө гэж боддоо гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хүмүүсийн царай нь бүр ингээд амар эвгүй болоод тэр дотор амьдарч байхад тэр өнөр бол тэдний бодож байгаа хамгийн сүүлийн юм штэ тий. Тэгээд тэр мөр ингээд амар тийм том юуны шүүхийн явцын нэг тийм хэсэг байсан. Шүүх Йозефийг буруутай гэж авч үзээд тэгээд бүх насаар нь хорих ял өгсөн байгаа байхгүй. За ингээд Йозеф одоо хүртэл шоронд сууж байгаа. Гэр бүл болохоор Элизабет хүүхдүүдтэйгээ болохоор өөр шин юу аваад identity аваад өөр шин нэр шин бүх юмыг аваад тэгээд нэгэн мэдэгдэхгүй тосгонд нэгэн мэдэгдэхгүй байранд амьдарч байгаа. Тэгээд одоо болтол юу сэтгүүлчид тэр гэр бүлийг олох гэж оролддог гэсэн. Тэгээд тэр жижигхэн хотхон нь тэр Элизабетийн гэр бүлийг амар өмгөөлж амар тийм юу яадаг хамгаалдаг болохоор сэтгүүлчид очих юм бол сэтгүүлч нарт юу ч хэлдэггүй гэсэн. Тэгээд Элизабетийн гэр бүл гэрлөө ч гэсэн ойрт болтгоо. Тий. Тэгээд тэр гэр бүлийг ингээ хамгаалсан тэр хаваар ингээ хүмүүс байж идэг гэсэн. Тэгээд Элизабетийн гэр бүлд төрөөс 60,000 евро өгөөд тэгээд Наташа Кампуш гэдэг нэг охин байдаг. 25,000 евро Элизабетэд хандуулсан. За Наташа Кампуш гэж хин бэ гэхээр тэр бас Винд болсон заяа. Тэр болохоор бас яг Австрид Винд 8 жил гарахгүй хоригдсан тэр нэг охин байгаа. Тэгээд айгуу сайн юм ягаад Австрид дандаа юм юмнууд болт юм бүү мэд. Гэхдээ тэр нэг охин гарч ирээд 2 жилийн дараа тэр манай Элизабет гарч ирсэн болохоор Элизабет 25,000 евро хандуулсан. Тэгээд энэний тухай би сонсож байхад миний сэтгэл амар хүрсэн нэг хэсэг болохоор нөгөө нэг Керстен нь шүү дээ 19 настай охин тэр бараг ээжийг аварсан охин гэсэн үг шүү дээ. Тэр охин команд ороод командасаа сэрээд тэгээ анхны удаа юу өдрийн гэрлийг хараад нар гэж юу гэдгийг хараад тэгээд сэрэгт нь хажууд нь байсан эмчнэр совилогч нар бүх юм зүгээрээ чи бити ээж нь удахгүй ирнэ тэгээд чи удахгүй ээжтэйгээ буцаад уулзнаа чи бити айгаараа энэ төр гэд хэлсэн чинь тэр охин нүдэн нээснэ тэгээд сайн уу миний шинэ амьдрал минь гэж хэлээд тэгээ нээсгэлсэн гэсэн амар хөөрхөн. Тэгээ одоо амар
сайхан амьдарч байгаа гэж амар их хүмүүс ярьдаг гэсэн. Гэхдээ тэдний зураг ерөөсөө интернетэд байдаггүй. Тэдний зургийг юунууд сэтгүүлч нар 1 сая еврогоор одоо ингээд олж өгсөн хүнд ингээд өгнө гэсэн боловч хинч тэдний зургийг гаргаагүй. Тэгээд амар их сэтгүүлч нар тэдний зургийг авах гэж эсвэл тийм тэдний зургийг авах гээд ингээд оролддог байсан. Тэгээд нэгэн ч амжилттай зургийг авч чадаагүй. Тэгээд сэтгүүлч нар гэхдээ амар муухай энэ хэрэг дээр илүү дутуу юм амар их юм битсэн. Тэгээд юуг нь одоо нэг дээр амьдарсан 3 хүүхдийн эсрэг доор өссөн 3 хүүхэд муухай гэр бүл гэл ингээл илүү дутуу юм зөндөө бичдэг байсан. Тэгээд доор өссөн хүүхдэд ерөөсөө юм ярьж чаддаггүй сарамгчин шиг алхдаг гэд ингээд илүү дутуу юм бичсэн. Тэгээд яг үнэндээ болохоор доор өссөн нөө Штефан штэ тий суллагт одоо олдохдоо 15 настай байсан. Тэр Штефан болохоор өндөр залуу доор амьдардаг байсан подол нь айгүй тийм намхан юутай байсан болохоор таацтай байсан болохоор Штефан дандаа ингэж бүхтэж авдаг байсан. Тэгээд бүхтэж авдаг байсан болохоор одоо амьдрал руу гарч ирээд өндөр таацтай газраас ингээд байж үзээгүй болохоор ингэж тэгшгэн зогсож сураагүй. Тэгээд тийм болохоор тэр хүмүүсийг ингээд доор сармагчин шиг алхаатай нэгнийгэнтэй юм ярьдгүү зөвхөн одоо үү гэж ярьдаг гэл ингээд бөө бичсэн байсан гэсэн. Тэгээд сэтгүүлч заримдаа жоохон муухай. Хамгийн сүүлд хэлэхэд энэ бол Элизабет хүүхдүүдтэйгээ 8516 өдөр тэр подолд өнгөрүүлсэн нэг тийм түүх байлаа. Ёо. Энэ түүхийг сонсохоор амар өрөвдөд байд шүү. Гэхдээ тэр Йосеф амар зөвүүн дараа нь шүүх мүхэд хэлчихсэн юмнууд нь болохоор энэ чинь зүгээр л энгийн би амар сайн аав байсан. Би хүүхдүүдтэй бэлэг юунд би хүүхдүүдтэй болон эхнэртэй бэлэг авч буудаг байсан энэ төр гэж байгаа байхгүй. Яг үүндээ ерөөсөө бэлэгсээд авах юм байхгүй. Зүгээр ингээд доош авч буудаг байсан юмнууд нь хүүхдүүдэд ингээд шинэ жилийн бэлэг гэж зүгээр ингээд юу төмпөн цастай буудаг байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь хүүхдүүд тэрэнд амар баярлдаг. Цас хизээж харж байгаагүй болохоор тэр нь бүтэн жилийнх нь хамгийн гоё юм байж байдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд хинд болохоор Элизабетд болохоор хоригдсноос 6 жилийн дараа ч юм уу юу нөгөө зүгээр ингээд банкнаас бэлгэлдэг үнэгүй дэвтэр өгдөө штэ. Дэвтэр үзэг банкны логотой тийм юм өгөнгүүд тэрийгээ авч доошо бож Элизабет өгдөг байсан. Тэгээд тэр нь Элизабет хамгийн том бэлэг болоод тэгээд хамгийн ихний дэвтэр авч байгаа тэр өдрөө болохоор Элизабет хамгийн түрүүнд одоо дээр байгаа ах эгч дүүнрийнхаа нэр болон төрсөн өдрүүдийг бичээд тэгээд тэрийгээ мартахгүй тулд тэрийгээ бичиж авсан байгаа байхгүй юу. Айгу өрөвдөлтэй. Тэгээд тэрэн дээрээ ерөөсөө Йосеф намайг ингэж дарамтлагдаг гэж ерөөсөө юм негатив юм бичээгүй. Бичдэг байсан ганц юмнууд нь болохоор амьдрал нь болж байгаа амар эрэг юмнуудаа бичдэг байсан. Тэгээд бичсэн юмнуудыг энэ дараа нь шүүгт Йосефийн эсрэг ашигласан. Би энэ дээр амар олон юм олж уншиж сонссон боловч би та нарт тийм амар урт бичлэг өгмөөргүй байна. Тий. За ингээд Йосеф Хэцэл гэдэг нэг чөтгөрийн тухай бүгдээр өнөөдөр сонслоо. Тэгээд энэ бол болсон явдал. Гэхдээ энэ явдлаас болоод нэг кино хийсэн байгаа. Тэгээд тэр киноны нэр нь болохоор гэхдээ тэр кино яг үндэ би үзсэн чинь надад миний сэтгэлд хүрээгүй. Яг энэ кейс нь одоо яг энэ болсон явдал шиг хийгээгүй. Амар тийм өнгөцгөн хийсэн юм шиг санагдсан. Тэгээд яг 100% үнэн биш жоохон нэг тийм төстэй л хийсэн байлээ л дээ. Тийм. Та нар хэрэг тэр киног үзэх хүсч байвал YouTube дээр нэг яг кино нь байлээ. Үнгүүгээр тий. За. Миний бичлэг үзэн баярлаа. Би бүр амар их ярьснаас болоод миний хоолой өвдчихлөө. Тэгээ дараагийн бичлэг хүрлээ баяртай. Баярлалаа. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Choose. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Bye bye. Би
дараагийн удаа ийм муухай кейс баг хийнэ заяа уучлаарай. Би хэрвээ та нарыг өнөөдрийн мүүдийг алдсан бол намайг уучлаарай. Bye.